Нэгүслэр дүрч амьдрахын номын 9-р бүлэг. Христийн бий болох. Бурхны нэгүсэл хаа сайгүй байдаг ч бид нэгүсэл садаа болдог зүйлсийн талаар энэ бүлэгт хуваалцъя гэж бодож байна. Хогийн ургамалд ямар ч арчилгаа хэрэггүй атал газар сайгүй өөрөө ургадаг бол тармил ургамал байн арчилгаа шаардаж сайн арчилсан хүн нь үр жимсийг нь хүртдэг. Бид Есүс Христийг хүлээж авахад итгэлийн амьдралд тармил ургамал шиг шинэхэн үр таригдснаасаа хойш үргэлж арчилгаа шаардаж байдаг. Тиймээс л бид Бурхны үгэнд дахин суралцаж, өдөр бүр тарьсан үрээ услан, арчилж, цэвэрлэж, тордож байх үүрэг хүлээдэг юм болов уу? Тэр үүргийг гүйцэтгэхийн тулд Христийн нэгүсэл болон мэдлэг дотор өсөх хэрэгтэй болдог. 2-р Петр 3-р бүлгийн 18-р ишлэлд харин бидний эзэн бөгөөд аврагч Есүс Христийн нэгүсэл болон мэдлэг дотор өсөхдөн. Эдүгэ болон мөнхийн өдөр аль алинд нь түүнд алдар байх болтугай. Амен. Дээр хишлэлийг харвал нэгүсэл дотор өсөж болох нэ. Нэгүсэл нь нэг удаа өгөгдөд болдог зүйл биш байх нь. Мөн өсөлтөд юу садаа болох вэ? Хорт ургамал буюу биднийг өсөж ургахад садаа болдог зарим зүйлсийн талаар авч үзье. Зүвийг үйлддэггүй байх талаар дээрх бүлэгт урдсан болохоор энд бусдыг нь хэлж өгье. Нэгүсэл дотор өсөхөд садаа болдог зүйлс. Би ерөнхийд нь ангиллаа. Та өөрөө хүсээд нэмж бичиж болно шүү. 1-т зангуугүй байх. 2-т залуургүй байх. 3-т задгай амьдралтай замбраагүй байх. 4-т залхуу байх. Зүвийг үйлддэггүй байх. 5-т задгай амтай байх. Дэлгэрүүлж харцгаая. 1-р буюу зангуугүй байх гэж юу вэ? Үннийг мэдэхгүй, Христ дотор сайн үндэслэгдэж суйрлагдаагүй, мөн эзэн дотор хэн гэдгээ мэдэхгүй байх юм. Ойлголтууд нь бас гүнзгий биш байх, маш өнгөц мэдэх, түүгээрээ бусдыг шүүх, өөрийгөө мундаг гэж бодохыг хэлнэ. Зангуутай гэдэг нь үнэн дотор бат суйрлагдан хөдөлдөггүй гэсэн үг. Альва номлолын шуурханд гуйвдаггүй гэсэн үг юм. Есүс зам, үнэн, ам бол би байгаа юм. Хинч надаар дамжилгүйгээр эцэгт хүрэхгүй гэж Иохан 14-р бүлгийн 6-р эшлэлд дурдсан байдаг. Харин Эфес 3-р бүлгийн 17-оос 18-р эшлэлд ингэснээр Христ итгэлээр зүрхэнд тань нутаглаж, та нар хайр дотор үндэслэгдэн суйрлагдаад тэр хайрын ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгох болтугай гэжээ. Христийг сайн мэдэхгүй байх, түүн дотор сайн өсөөгүй байх. Эфес 4-р бүлгийн 15-р эшлэлд харин хайр дотор үннийг ярьж, тэргүүн болох түн өөд, Христөд бүх талаар өсөх болно. 2-дугаарт залуургүй байх. Үүнд бичвэрийг сайн уншихгүй, мэдэхгүй байх. Үгийн сайн суурьгүй байх багтах юм. Библи сайн мэдэхгүйгээс төөрөгдөлд хүрсэн байж болно. Үгийн мэдлэг, өөрийн гэсэн илчлэл авдаггүй, сайн менторгүй, ариун сүнсийг хүлээж авсан ч хамтран ажиллаж чаддаггүй, сонсдоггүй байх зэрхийг оруулж болно. Мөн нутгийн чуулганд хамрагддаггүй, итгэлийн багш, найз нөхөдгүй байх зэрэг орж болно. 3-ын ад замбраагүй байхыг дурдж байна. Бурхнаас өөр бурхадтай, эмх цэгцгүй амьдралтай, махан бие дээрч завхай зайдан байх, сүнсний хувьд ч завхай амьдралтай байх, сексийн хувьд замраагүй байх, Библиэд өөрсдийн махбодыг бузар хүсэл тачаалынх нь хамт загалмай цовдлох тухай хэлсэн байдаг. Галаад 5-р бүлгийн 24-р эшлэлд Христ Есүст хамаатай хүмүүс өөрсдийн махбодыг бузар хүсэл тачаалынх нь хамт загалмайд цовдлсон гэжээ. Харин 3-ын байд дурдсанаар задгай байх гэдэгт нарийн замаар явдаггүй буюу үгээр амьдрдаггүй байх, төлөвшөөгүй байх хамаарна. Матай 7-р бүлгийн 13-аас 14-р эшлэлд хавчиг хаалгаар ор, суйрэлт хөдөлдөг хаалга нь уужуу, зам нь өргөн юм. Олонхон түүгээр тийш ордог. Ам өөд хөдөлдөг хаалга нь хавчиг, зам нь нарийн юм. Цөөнхөн түүнийг олдог гэжээ. Харин Еврей 6-р бүлгийн 1-р эшлэлд тиймээс Христийн тухай балчир сургаалыг орхиж төлөвшөлт тэмүүлцгээ гэжээ. Хичнээн Христэд итгэдэгч дэлхийн хүмүүстэй өргөн замаар явдаг гэсэн утгаар энд бичлээ. Махан биеийн амьдралаар алхаж, гин нүгэл хийсээр байдаг болон төлөвшөөгүй хүмүүс энд орох юм.
төлөвшөлд тэмүүлцгээе гэж бидэнд тушаасан байна. 4-р залхуу байх. Өөрийгөө өсгөж хөгжүүлдэггүй, үүндээ цаг гаргадаггүй, ном уншдаггүй, Бурхны дуудсан дуудлагыг хэрэгжүүлэхийн төлөө тэмцдэггүй, дуулуургүй байхыг хэлэх юм. Өөрийнхөө даалгаврыг хүнээр хийлгэхийг хүсдэг залхуу хүүхдэл гэсэн үг. Нэг үгээр хэлбэл дээр өсөглөн хоолыг хараад унжаад байхаар унаад ирээсэ гэж хүсэн амаа ангаан хэвдэж байгаа хүн шиг. Өдөр тутмын амьдралдаа дарлуулан бас сүнс дотор өсөхийг хүсдэггүй хүн юм. Хэрэг хүүхэд чинь эсвэл хэн нэгний нэг хэрэгтэн өсөхгүй байвал та ямар хурдан эмчэд очиж байгаа бол хүүхэд маань насандаа тохирж өсөхгүй байна гэдэл. Харамсалтай нь 20 жил цуглаанд явсан мөртөө 2 настай хүүхдийн байдалтай өсөөгөө хүмүүс байдаг. Харамсалтай нь хинч яагаад гэж асуудаггүй. Дээрх шалтгааны аль нь байгааг олох хэрэгтэй. Мөн дуулуургүй байдал бас орж болох юм. Яг Библи уншихаар нойрон хурж унтаад байна уу? Сэргэг байх ёстой цагтаа унтах юм уу? Өөр юм хийгээд байна уу? Энэ асуудал шинэ гэрээнд Есүсийн дагалдагч нартаж байсан. Матай 26 дугаар бүлгийн 40-41 дугаар эшлэлд тэгээд тэр шав нар дээрээ ирж тэдний унтаж байхыг хараад Петерт "Та нар надтай ганц цагч сэргэг байж чадсангүй юу? Уруу татагдахгүй тулд сэргэг бай" залбир. Сүнс жухамдаа тисэн ядаж байна. Харин мах бод дорой юм гэжээ. 5 дугаарт задгай амтай байх. Амаа захирч чаддаггүй байх. Хүн муу хэлж шүүдэг, уншиж ярьж залбирснаасаа эсэргээр үлддэг. Өөрийнхөө амаар өөрийгөө хараадаг. Бурхны үгэнд итгэхийн оронд цагийг үр бүтээлгүй өнгөрөөн чалчдаг. Амаараа буруу зүйл тунхагладаг гэд энэ хэсэгт олон зүйл орж болно. Үг оширход гэмт үлдэл зайлшгүй. Хилээ захирагч хэрсүүгээс зайлбаргүй гэж сургаалт өгс 10 дугаар бүлгийн 19 дугаар эшлэлд дурдсан байдаг. Маш олон хүнтэй залбирах үед залбирч дуусаагүй байхад амнаасаа залбирсан зүйлсийнхээ эсрэг ярьдаг бөгөөд чалчаа байдал нь тийм сайн зүйл биш юм. Яриад завгүй хүн орчин тойрноо ажиж Есүсийн нэгүслийгч хүмүүсийн хэрэгцээгч болж хардаггүй. Амаараа баахан хараал хийдгээс бузар сүнсэнд маш их үд хаалга нээх аюултай байдаг юм. Тиймээс ялангуяа сүнс урсан ажил хийж байх үед чимээгүй харж ажиглаж сурах явдал чухал. Хайрт ах トゥ нар минь, үүнийг мэдэхтэн хүн бүр сонсохдоо түргэн ярихдаа удаа уур хэлэнд алгуур байг гэж Яаков 1-р бүлгийн 19-р эшлэлд дурдсан байдаг. Мөн ариун сүнсийг сонсохын тулд чимээгүй байж сурах хэрэгтэй. Та багш бол мэдээж зааж ярьж сургалгүй яах вэ? Гэхдээ бурхантай ариун сүнстэй байх үед та сурагч гэдгээ мартаж болохгүй. Өдөрт ганцаараа сурах цаг буюу бурханд чимээгүй цаг гаргах хэрэгтэй. Чимээгүй цаг гэдэг нь яг үнэндээ эзнийг чимээгүй сонсож үг хүлээж авах, суралцах цаг юм. Энэ үед би магтан дууж сонсдоггүй, маш чимээгүй орчинд байдаг. Нүд чихээ хамгаалan, зүрхээ бэлтгэн эзэнтэй цагийг өнгөрөөдөг. Цагийг дэмий зүйл зарцуулдаггүй. Бид Христийн бие болохын хувьд нэгүсэл дотор алхаж амьдрах хэрэгтэй. Эдгээр зүйлсийг хэрэгжүүлээрэй. Залбирал. Эзэн, яг энэ цаг мөчид би дараах зүйлсийг хүсэмжилж байна. Зангуутай байж, Христийг таньж мэдэн, залууштай, удирдлагатай, жолоодлоготой байна. Эмх цэгцтэй амьдралаар амьдран, эзэн дотор нэгдмэл байж, бие биеэ шүүхийн оронд хэрэгцээтэй үед босгон байгуулах үг аман дээр минь байж, Христ дотор байнга өсөж дэвжин өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байна. Есүсээ, та намайг нэгүслэр дүүргэж, энэ бүгдийг хийх хүчийг хайрлаарай. Танд хайртай, таны жинхэнэ дагалдагч гэд нэрээ хэлээрэй. Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Доктор Жутманы Янжмагийн нэгүслэр дүүрч амьдрах үе номын 9-р бүлгийг та хүлээн авч сонслоо.